Эрхэм сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7 өдрийн даваас баасан гарагийн 22 цаг 10 минутаас хүргэж байгаа томчуудын шуудан нэвтрүүлгийн чихвчээ зүгээрээ болоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 3 сарын 21-ний баасан гараг студид хөтлөгч Ами найруулагчаар ундрахнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар архитай хадгалаа 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуулалтаа энэ дахиад зарлагдсан байна. Мөн Европын шүдний эмчнэрийн зөвлөж буй номер 1 брэнд Орол би хамтран ажиллаж байна. Энэхүү томчуудын шуудан нэвтрүүлгийн 152 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд 152 дугаарын туршид хамтдаа байсан сонсогчдоо баярлалаа. Мөн захидлуудаа илгээж байгаа сонсогчдоо баярлалаа. Тэгээд захидлуудаа илгээх гэж байгаа сонсогчдоо хаягаалаад ихе. За тэгэхээр ami@mjlradio.com руу та мэйлээр илгээж болох нь мөн манай аппликейшны гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа цэс эсрэг рүү нөрөхөөр шуудан илгээх гэдэг байгаа. Тэрэн дээр дараад орвол таны захидлбар хамгийн урднаар хүрээд ирэх юм шүү. За холоос захидал гараараа бичиж явуулах гэж байгаа бол Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9 дугаар хороо Алтай 5 дугаар гудамж 34 дугаар барилга 5 давхар Дэлхийн монголчуудын MJL радио хэмээн хаягдлан явуулаарай. За нэвтрүүлгээ нөхөж сонсдог, YouTube-ээс нөхөж сонсдог сонсогчд маань томчуудын шууд ингэж хайгаад нэвтрүүлгээ нөхөж сонсоорой. За бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргэе. Захидлуудаа сонсоход бэлэн биз дээ. Манайхаа өөртөө 5 тухтай байрлалыг үсгээд кофе цагаа төгүүлэн чихвчээ зүгээд захидлуудаа хүлээн сонсоорой. Өнөөдөр уншиж өгөхөр за захидлууд ер нь 5 6 захидал байна. Захидлуудаа ер нь дарагдсан. Тэгээд араас нь уншаад өгчлээ. Ямар сандал 3 сарын 8-нд бичсэн захидлыг би одоо унших гээд ингээд сууж байна. Захидлуудыг бол яг ирсэн дараалалаар нь ингээд уншдаг учраас таны захидлыг бол заавал уншнаа. Ингээд ирсэн их хамгийн ихний захидлыг та бүхэнд уншиж хүргэе. Сайн байна уу? Дэлхийн монголчуудын 88.3 радиог сонсдог нийт сонсогч та бүхэндээ сар шинийн мэндийг хүргэе. Мөн удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг нийт эмэгтэй сонсогч болон радиогийн эмэгтэй хөтлөгч нартаа хүргэе. Энэ сайхан өдөр эмээгээ дурсан бичсэн өчүүхэн шүлгийг минь боломж байвал уншаад өгөөрэй. MJL радиогийн хамт олондоо ажлын амжилт хүсье. Танай радиогийн байнгын сонсогч байна хэмээн хаягдсан байлээ. Энэхүү эмээд бичсэн захидлыг та бүхэнд уншиж хүргэе. Миний эмээ. Хүний өөрийн гихгүй бүхэл үрсийг инхрээлдэг, хүндэлмээр бас хайрламар эмээтэй байсан би. Хөгшөд буурлыг андахгүй хүн минь гэж хуучилдаг. Хүнийг сайн муу гэж ялгахгүй хүндэлж бас ундаалдаг. Ирсэн явсан бүхнийг тэр минь энэ минь гэж дурсан байдаг тийм сайхан эмээтэй байсан би. Миний эмээ өөхөн дингийн гэрэлд өөдөөсгөн ач зээ нартаа баривч байдаг байлаа. Өчн дээрээ ганганах бяцхан бүхнийг өөрөө чи хэний сүнсвэ гэж ярилцдаг байлаа. Өөгийн минь тухай хаяа үлгэр шиг дурсдаг байлаа. Хүнд хэцүү нийгмийг биеэрээ туулснаа хүмүн гэд чухам хэлдэг байлаа. Хүн хүнээс амьдараа хахацхийн зовлонг хүүхэд багчууд минь бүү үзээсэ гэж Тэнгэр бурхандаа өдөр бүр залбирдаг байлаа. Миний эмээ дээдсийн минь тухай хуучилж майн уушдаг байлаа. Дээс ирчилж бүслөөр олон томдог байлаа. Дэрэгдээ хүүхэд багчуудыг суулгаад дил сүүл ширхэглэн сэмэлхийг зааж сургадаг байлаа. Дэнлүүл ааны гэрэлд үйл уралдаг байлаа. Дэлгэж барьсан хадагнаа ерөөлийн үхтэй бурхан байлаа. Миний эмээ тэр жилийн шуудтай хамт тэртэй холд оцсон. Тэр нэгэн өдөр тэгээд дүрээ орхиод буцсан. Миний эмээ Тэнгэрээс үрсээ харж байгаа болж таныг эзгүүд үрснэ. Хоёр нарны хооронд бүгд минь сайн байгаа шүү. Эмээ минь Өөр хангаа аймаг Хар хорон суманд 1919-оос 2019 онд Шарвын ханд гэж эмээ байсан юм. Эмээдээ зориулан бичв. Загтал бичсэн Саран Боржхон овогт Даваас өрөн 2025 оны 3 сарын 7 гэсэн байна. За баярлалаа. Эмээдээ зориулсан сайхан шүлгийг илгээсэнд ингээд үргэлжлүүлэн дараагийнхаа захидал руу оръё. За дараагийн захидал маань бидний ичний танил болсон. За ахын маань дараагийнх нь ээлжид нэгэн захидал байгаа. Тэгэхдээ тэрхүү захидлыг та бүхэнд өргөе. Бацар гэх ээлжид нэгэн захидлыг хүргэе. Сайн байна уу? Ами дүүдээ болон нийт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За дараагийн дугаараас эхлэн 1993 онд Бадарчин 93 явган аяллаар Монголоос Америк хүртэл гуруула банхар нохотойгоо явган аялахад Сибирт, Якут, Чукотк, Аляскийг туулахад тохиолдсон адал явдал сонирхолтой төвхүүдээс та бүгдээ явуулнаа. Харин энэ удаа өөртөө тохиолдсныг инээдтэй явдлаа хуваалцъя гэж бодлоо. Ингээд таалан сонсноо. Хар дээл аминд орсон нь 1997 оны өвүүл нэг саралта Орос улбаны улсын Аст орнуудын Благовещенск хотоос каратегийн тэмцээнд манай холбоог урлаа л да. Тэгэд би 2 шаваа аваад явлаа.
Улаан өвөд орж тэндээсээ галт хэрэгээр хэдэн өдөр явж байж өнөөх хоттой арай гэж нэг хурлаа л те. Маргааш нь тэмцээн чихэлж хоёр шав маань их сайн оролцлоо. Тэмцээний дараа холбоод клубүүд үзүүлэх тоглолт хийн гэж байна. Багийн болон ганцаарч ялсан гой үзүүлбэрүүд үзүүлж байна тэд нар. Ингээд манай ээлж болж хоёр шав маань тулааны трюк үзүүлж би гараараа хитэн тоосоо хугалж бас нунчааг эргүүлж үзүүллээ. Алга ташаад л сайхан хүлээж авч байна уу. Оройн бидний хүлээж авч дайлж бас сайхан ярьж хөөж өнгөрөөлөө. Нөгөөдөр нь бид гурав буцах учир маргааш нь зах гарч гэрээхэндээ бэлгэсэлд авах гэж бөөнлөн боллоо. Мөн энд Орос бакал их хямдхан байдаг гэж сонссон тул баахан бакал авъя гэж хоорондоо ярилцаад л гарлаа л да. Маргааш нь Амурский базар гэдэг том зах руу хамтдаа явцгаалаа. Биднийг нөгөө каратегийн холбооны нэг тамирчин Орос залуу газарчлаад аваа явлаа. Ингээд нэлээ явж байтал 10 гаруй Орос хулгаанууд зарим нь турбаа барьчихсан өөдөөс гараад ирж шүү. Тэгснээ бидний газарчилж явсан залууг бариад авчлаа. Атман болтоо бүдүү нөхөр нөгөөх залууг маань заамдаад та нар энэ захыг базна гэж ёстой байхгүй шүү. Бид энэ захыг эзэднэ. Чи тийм мундаг юм бол хоёулаа зодолтъё гэдэл байдал тун ноцтой олчихлоо. Хэрвээ зодоон ихэлбэл нөгөөхөө өмөрөөд бид гурав зодолтчил таараа. Гэтэл нөгөө дэлтэнчгтэй Чипрошка очтой залуу. За яах вэ? Зодолтол зодолтъё. Надад айгаад авах юм алга. Гэхдээ би одоо гадаадын зочдтой хамт явж байна. Энэ хүмүүс чинь Хятадын Шаолин сумын кунфугийн мастерууд гэснээ намайг зааж харин энэ хүн том мастер нь дээшээ нэг давхар байшингаас дээш агаарт нисч чаддаг гэдэл залж өгч шүү нөгөөх чинь. Тэгж байтал байдал арай намжаад биднийг сонирхож эхэж байна. За тэгсэн би гэдэг гангалах дуртай нөхөр тас хар дайланбаар уртаа дээл бас лам захтай түүнийг хоргоогоор имжчихсэ. Шар гараг бүстэй хар өнгийн бурайд готалтай явж байдаг. Бас хоёр шав маань яг намайг дуурайгаад урт хар дээл, лам захтай, шар бүстэй, бурайд готалтай гурван бөө нүгэл захар юмнууд зогсож байгаа юм чинь. Бас л сүртэй харагдсан байх л та. Кунфугийн мастер болчихсон хүн чинь хятадаар ярих хэрэгтэй гэж бодлоо л доо. Тэгээд хятад руу 8-нд явдаг нэг найзын маань ярьж байсан хятад үгнүүд санаанд орлоо. За тэгээд л миний толгойд айл болж бүтэхгүй юм орохыг тэр гэхвтээ. Тэгээд томбодо мигоси жуди цунима гэдэл аваал хайчихлаа. Бас тэр үгнүүдээ тэр үгний эндээ уянгалуулж хэлээд байгаамаа. Тэгсэн нөгөө хат маань нь "Гүдээ наадах чи хятадаар юу гэж байгаа?" гэхэд дэлдээ Орос маань та нарыг сайн уул гэж байна. Тэгээд л энээс хойш ямар ч зодоон бололгүй тарсан да. Тэр хар дээл маань бид гурийн аминд орсон юм шүү дээ. Сүүлд хятад хэлнээс нөгөө хүүхнүүдийн асуухад мэдэхгүй хамаагүй доошо харин сүүлийнх нь хараалын үг байсан юм блэ. Хятад хэл мэддэг хүн байгаагүй ямаа да. Бид гурав галт тэргэнд буцаж авахтаа яана хэрвээ зах дээр зодтолцсон бол нөгөө уурт хар дээл чи хүлд орооцолтоод бурайд готл нь халтарч унгаагаад ёстол бялав нүдүүлэх байсан байх та гэж баахан инээлдэж илээ. Жиж аминд орсон нөгөө хар дээлтэй инээдтэй зураг авсарглаа. Баярлалаа хүндэтгсэн Батцориг Ричард гэдэг нь ажил дээр намайг ингэж дууждаг юм шүү. Америкийн нэгдсэн улсын Сиэтлготоос гэсэн байна. За нөгөө аминд орсон бүрээд ийм захтай хүнүү захтай дээл гэж ярьдаг тийм ээ. Тэр дээлэгтэй зураг авсаргаад явуулсан бэлээ. Тэгээд энэ зургийг бас манайх орж ирээд хараарай. Тэгээд Бацараг ахын яг тухайн үеийн зураг байх шиг байна. Залуу сайхан цагийнхан зургийг бас авсаргаа явуулсан. Ахта баярлаа. Тэгээд дараагийнхын түүхийн тэсийн ата хүлээж бай түүхүүдээ явуулаарай. Сарагч маань. За вау Бацараг ах гоё бичиж ами маань нүдэнд харагдтал гоё уншдаг шүү гэсэн байна. Сонин жимшиг гоё инээдтэй жимшиг түүх байна даа л гэсэн байна. Ямар гоё бичдэг ах вэ гэж байна. Тийм Бацараг ахын би одоо хиддэгч загтлыг уншиж байгаа юм даа. Маш олон загтлыг бичдэг. Үнэхээр сайхан бичдэг юм байдаг. Тэгэхээр дараагийнхын загтлуудын тэсийн ата үлээж та загтлаа бас явуулаарай. Дуканаас өрийн маань Бацараг ах амьдралын түүх нь үнэхээр гоё штэ л гэж байна. Наран цэцэг магсрагч маань хөөх манай эмээ бас Өвөрхангай аймгийн Төвөрг сумын Дамбийн Пагам сүрэн гэж уран хүн байлаа даа л гэдэг гэж байна. Хөөхөрхийн тийм ээ. За төгөлдөр би яг 4 жилийн 3 сард шуудан ирлээдээр яг 5 дахь өдрийн нэг дугаар дээр Бацараг ахын захиаг сонсчоод хөөх яасан кино шиг бичдэг хүн бэ гэж бодсон. Гэсэн яагаад нөгөө нэг тарав гантэргээл хөдөө болсон баянга бичсэн байсан да. Цаг хугацаач хурдан өнгөрч байна даа л гэж байна. Нэрэл тийм биш үү те. Сайхан бичдэг шүү гэж урам зориг зөндөө бичсэн байна. Баярлалаа. За Бацараг ахта эрүүл энхийг хүсье гэсэн байна.
За ингээд төрөвчлөлөө хамтран хэлэгчээ танилцуулаад дараагийнхаа зөвлөлөөр хамтдаа орно хэвлээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аригтай хадгалаа 100 сая эзэн болоороо хадгаламжийн урамшуулалтаа дахиад зарлагдсан байгаа юм байна. Тэгэхээр та 16.5% хүртэлх өндөр хүүтэйгээр хадгаламжаа нийлгээд сар бүр хосоор гадаадад аялах эрх нэг харилцагч юм байлээ. Тэгэхээр энэ өмнө нь бол ерөөсөй байгаагүй шинээр нэмэгдэж орж ирсэн. 1 сая төгрөгийн эзэн 3 харилцагч, 500 мянган төгрөгийн эзэн 5 харилцагч, за сүүлийн 4 оронд таарсан бүх харилцагч 50 мянган төгрөгийн эзэн болж аяны хугацаанд тодрох 700 гаруй харилцагчийн нэг нь жилийн эцэс нэг супер урамшуулалт болох 100 сая төгрөгийн эзэн болох нэ. За энэ аяны хувьд болохоор 3 сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд үргэлжлэх юм байлээ. За 2024 оны супер урамшуул буюу 100 сая эзнэр Сэлэнг аймгийн Малчин ах тодорсон. Тэгээд яасан гэдсэн чинь хотод ирэхдээ их дэлгүүрт ирэх салбарт нь хадгаламж нийлгээд л азтан болцсон байлээ. За тэгэхээр Ариг банкнд бол 16.5% гэдэг чинь маш өндөр хүүтэй байгаа. Ер нь бол хамгийн өндөр нах шүү. Хүртэлх хүүтэй хадгаламжуудаас нь сонгоод шинээр хадгаламж нийлгэсэн, хадгаламжаа сунгасан, хадгаламжтай орлого нэмсэн 50 мянган төгрөгийн тутамдаа урамшууллын нэг их аваад та урамшуулалд оролцох бүрэн боломжтой гэсэн үг. За хаавар явуулах юм бэ гэхээр Эрдэнэт дархан бол Улаанбаатар хотын салбаруудаар үйлчлүүлээд оролцох боломжтой ах нь холбогдох хотчны дугаар нь даалтал 10 техник, даалтал 10 техник гэсэн дугаар нь. За сошиал хаяг нь 100 сая Ариг банк цэгийн мөн Ариг банк цэгийн гэдэг хайхаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Аригтай хадгалаа 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуулалт аян дахиад зарлагдсан байна. За хамтаага сонсогчдоо баярлалаа. Үргэлжлүүлэн дараагийнхаа захидлыг та бүхэндээ хүргэе. Сайн байна уу Ами? Эмжил радиогийн хамт олонд ирж буу хаврын баярын мэндийг уламжлан мэдчилээ. Удахгүй болох Ардын армийн Монгол цэргийн баярыг тохиолдуулан Монголынхон цэрэг дайчдад эрийн хомиртой хилчдтэй Монгол цэргийн баярын мэндийг хүргье. Игч нь энэ л өдрийг хүлээн хилчин хүн хошууж нэм тайвныгаа дурсан гэгээн дурсгалыг хүндэтгэн энэхүү захиагаа бичиж суун. Төгсөлтийн өдөр ширхтээр нь дорогийн випусники ветод пракрисни ден постирлайм авасис окончаям Кургэнсого ямар амар урт баахан орс үггүй Кургэнсого Покраничного института и получением диплом гэж наа диплом авсан юм байна л та. Ингээд гэж бичээд бүгдийг нь орсоор бичээд гэж хил хамгаалах дээд сургуулийн удирдлага генерал багш нийт хамт олонд эцэг эхчүүдтэй төлөөлөм сэтгэлийн үгээ хэлж эндрийн өмнө зогсож яснаа санахад сайхан байна. Хүмүүн гүйж ирэн цэцэг өгч багш нар энэ сайхан ээжийн үг сэтгэл хөдлөлөө Монгол ээжийг хүндэтгэе гэж олон багш нарт талархан заал дүрэн алга ташилд баярын уур амьсгалыг мэдэр зогсож байлаа. Эх орныхоо дархан хэлийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн цаг минут секунд бүрд хилчин хүүгийнхээ тэнгэрлэг заяаг бахархан хайрлан мэхийн ёслоё. Ажиллаж байсан хэлийн заставын анги, хамт олон, аав ээж, ах дүүс, найз нөхөд, улс их орнчин бахархсаар. Улс орны дархан хил бол тусгаар тогтнолын баталгаа юм. Ханхын хөхрөн унаардах бүрэн хаан уул, хаяа нийлэн цайвалзах торгон хил, халуун их орончдын амиа өгсөн газруудад хүслээ мандах нарандаа атгсан хилчдийн маань түүх бий. Он цагийн урсгал тасралтгүй өртөөлөх өрсөөр байхын адил түүхийн хуудас улам зузаасаар байх ажгүй. Хилийн торгон шугам дээр хүүтийгээ гэрээрээ нэг удаа булганы тишгийн застаад байхад нь очиж үлээ. Тусгаар улсынхаа иргэн гэдгээрээ омогшож хилийн багнаас адис авц зогсож байхдаа ийм л үзэсгэлэнтэй газрыг сахин хамгаалж залуу халуун насаа зориулж яваа хүү ням тайван гараа бахархаж байлаа да. Монгол улсынхаа сүлдэт багны дэрэгдээс олон хилээр явах юмсан гэж мөрөөдөд зогслоо. Их саяны нурууны өндөр оргил бүрэн хаан уул хөвсгөл далайн ээжийн хоймор нутгийг асран хамгаалж байсан хөвсгөлийн хилчдээрээ бахархдаг шүү. Мартахын тулд биш, мартахгүй тулд тусгаар улсынхаа тулах багна нь байж, тоосноос өөр торойх зүйлгүй торгон хилийн манаанд соргог зогсож, хил зөрчигчдийг хилийндээс алхуулахгүй, домогт хилчдийн гавьяаг, мэрэгэн удирдагчдийнхаа алдрыг бид үеийн үед санаж явах болно. Хараа зүссэн Монголынхаа хилийг нартай хамт тойрохдоо, гантай хамт гал шиг дүрлцэн явсныг түүх мартахгүй.
Төрийн сүлжтэй баг нь эрийн хомиртой, эсгсэн торог шиг эмзэг Монголынхон ариун газар шороогоо хамгаалж яваа хилчин залуустай. Хүүтэй минь хамт ажиллаж байсан анги хамт олон заставын эрэлхийг хилчин хүүгүүдтэй. Хүүтэй минь хамт суралцаж төгссөн кургаанчуудтай. Монгол цэргийн баярын мэндийг хүргэж ажлын өндөр амжилт хүсье. Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ёрооё. Цэн тогроо шиг далавчаад илгэсэн цэнхэр зэрэглээд ханхийн талман эхийн сүр шиг ариунаас ариухан эрхэс цэргийн хөгс өвд минь хилийн тэнгэр цэлмэг байж Монгол улс үрд мөнх мандан бадраг. Сүү шиг цагаан сэтгэлдээ сайхан дуу болгоороо загтлыг минь уншиж өгсөн амида баярлаа. Та бүхний хүндэтгий осолсон хошууж 850-ны аав гамболд ээж болормоо ах төвшин охин тамира охин анхлун 2025 оны 3 сарын 14 гэсэн байна. За би болормоо хичээхэн загтлыг 3 дахь удаага баг уншиж авах шиг байна. Яг ингээд Монгол цэргийн баярыг тохиолдуулан уншиж өгдөг. Тэгээд өнөөдөр бол ингээд хожуу уншиж таарлаа л та өдөр судар ингэж таарлаа. За болормоо хичээсээс хүлцэл өчөө гэж бодлоо. Бид энэ орс үгнүүдийн зарим нэг нь буруу зүрүү дуудсан баах үе. Хилам орооцолтоод айгу муухай уншчлаа уучлаарай. За тэгвэл би андуурч байж магадгүй энэ цагтл түрүү жилийн 3 сарын 18-нд бас уншигдаж байлуу да яалаа гэсэн байна. Аагүй 3 сарын 18-нд өөр цагтл яг ингээд төстэй цагтлыг бол илгээж ирсэн. Бүр яг ингээ 3 сарын 18-ны хүлээж отож байгаад цагтлуудаа бичиж ингэж явуулдаг да. Наран цэцэг магсарагч маань амига комментиг маань уншихаар баярлаад л явчих юм аа. Магсар наран цэцэгч маань гээд гоё шүү гинэ. Сарнаа сараа маань тамчаад шууд энэ мөчийн мэндийг хүргье гэсэн байна. Болохгүй бол өсгөлээд уншөө гин харин тийм ээ. Энэ орс үгүй чинь бас их гоё уншихгүй бол утга зүүн алдагдчихдаг. Муухай уншихоос муухай болчихдгийг шүү. За ээж гэж агуу юм да гэж хамглан жаргал маань битсэн байна. Өчийн мэндийг хүргье болроо таяа да. За тэгвэл тэр амийн хичээг зөндөөл магтаж шагнамаар байдаг юм. Даанч сөрөг хүмүүс орж ирээд хайр найргүй муу муухай үг хэлэхээр бүр айх юмаас үлдээ. Тэр муухай үгийг хараа сэтгэл санаа нь яадаг болдоо л гэж боддог тоо гэж яваа тэгээд дандаа юм сайн байна гэж аахгүй юм чинь нөгөө ингээд 50-50% тэнцчихэж л явдаг бах таа л гэж бодд юм дөө. Амгалан жаргал мандан бадраг гэсэн байна. Дуканаас сур юм маань. Ротын хөөрхнүүдээ сэрээрээ үдсэн ямар хөөрх юм бэ? Манай зэрэгүүд хайр хүрээд байгаа даа л гэсэн байна. За мөхөд харин тийм ээ орсоор би тэгээд муу уншчлаа тэг уучлахгүйгаа сууж гин. Яг энэ дээр маань анж орж ирээд бити ингээд байгаа чи. Би цагтлуудаа төрүүлж өрөөсөн уншдаггүй тэгээд шууд уншдаг сэтгэл хөдлөлөө тэр чигээр нь гарахын тулд тэгдэгээ. Тэгээд замбрааг уншчлаа уучлаарай. За үргэлжлүүлэн дараагийнхаа цагтл руу оръё. Тэгээд дараагийн цагтл маань миний сайхан аав гэж бичсэн байлээ. Аавда зориулсан бичсэн гэсэн үг. За нэг цагтлыг та бүхэнд уншиж хүргэе. Улаанбаатар Москвагийн Пьоздонд Монголын үнэн сонин уншаад өөрийнхөө хүсэж авсан мөргүүдл минь сэрэх шиг санагдсныг нуух юу. Миний сайхан аав ээж хаягтай нэгтэл байсан юм. Цонхоор байгалийн сайхныг харан замын уртад аавыгаа бодон тааламжтай явлаа л та. Аав маань эд сайхан 53 наснда дэндүү харамсалтай хороогийн мөх бүсийг үтсэн юм. Аавтай минь холбоотой олон нандин дурсамж сэтгэлд минь хоногчтэй. Ааваа би дуулнаа. Амьдралын ухааныг надтай заасан ачтайхан ааваа дуулнаа би гэж хизээний л айлчсан явдагсан. Уулын хаан эзэнтэй, ургамал гатан ээжтэй, өндөр ширээд нутагтай, өвгөн бурал эцэг нь чимэд орж 1921 оны Партизан Сүхбаатар жанжны удирдлаганд байлдаж авсан дайчин аавтай. Том ах дугур сүрэн хувьсгал тэмцлийн ахмад сэтгэлтэн ах гаваажав анхны сумын агент жолооч ах эрдэнэт хөгжмийн зохиолч соёлын гавь зүтгэлтэн олон 10 цэрэг эрс хил дайчид багшаа дуулын дуутай дархны нэхий дэлхийн үйлдвэрийн анхны дарга нацагдорж хүүд орж хар хорин увсын тис суманд элийн засагч дүү бирад ам болохоор ав тээврийн 5 дахь баазад тээврийн жолооч эхээсээ долуула ийм л сайхан хүндэ. Миний аав дашны уус нийгэмдээ 33 жил тасралтгүй хөдөлмөрлж явсан гавьяатай нэгэн. Нам засгийн хүндтэй албыг нэр төртөө хариуцлагатай хашиж, томилогдсон газар нутагтаа нэр хүндтэй ажиллаж байлаа. Баян хонгор өвөр хангай аймагт томилогдсон ажиллаж, нам засгаар үнлөөж, шагнал, урамшуулал, одон медалаар шагнуулж авсан юм. Аав маань үр хүүхдүүдээсээ илүү ах дүүс, найз нөхөд хэнийг ч болов дандаа туслах, дэмжих, эргэх тойрох дээр дэндүү увдистай хүн байсан.
аавын оролцоогүй нэг ч ажил байгаагүй санагддаг юм. Манай аавын голомд 40 мянгатын 2 өрөө байнгын зочин гийчнэр дүүрэн халуун яриа өрнөсөн ах дүүсийн хүүхэд багчуудын дуушуу болсон бужгансан их хөлийн газар байж үлээ. Аав минь үр хүүхдүүд бидэндээ амжилтанд сагсуурж бардамнахгүй, зовлон бэрхшээлд сэтгэл санаагаар унахгүй, дэсвэр хатгалтай байхыг байнга сургадаг байсан юм. Бусдын санал зөвлөгөөгүй томсорлох, ажилд салан задгаа, хайхрамжгүй хандах, ажил хөдөлмөрөөс хашиг зайлс хийж хойш суулгүй явахыг анхааруулдагсан. Тэнгэрлэг ачааг тань хариулж чадаагүй тэнэкэ охин өршөө аваа. Тэр тех онжилуудыг дуулахдаа таныгаа л дийдлэн алдаршуулдаг та. Санааны үзүүрт дээлтэйгээ мөнхөрсөн миний сайхан аав. Сэтгэлийн үзүүрт үргэлж хүлээцтэй явдаг юм. Саатан хүлээлт хэдийн үгээ болсон ч сүүмийн хөх орчлонд бодол минь дандаа өнжөөстэй. Уусын оройгоос наран цухууд гараа цухиж, уучим сэтгэлд аав минь дэргэд даанч үгүй. Ус голын аянаас альжааж ирэх вэ гэж харахгүй ч ухаан бодол тань дандаа ирэх юм шиг санагддаг та. Ухаан бодолт минь дандаа ирэх юм шиг санагддаг юм. Зовлон чандарч үзээгүй таныгаа нүмерт охин тань зол жаргалтай амьдрахыг хүснээр эдэлжтэй. Эцгөө болсон хаан тань л ойлгох байсан юм гэж юу. Эмтэрч хүндүрлсэн сэтгэлд минь өөрт мөн шүү та минь. Уулын хааны минь өндөр дээд сахиус урсгал их хатан туулын минь тунгалаг усна та биднийг үргэлж ивэж тэтгэж байх болтугай. Тэнгэрт байгаа аавда зориулв загтал битсэн охин Д болормаа 2025 оны 3 сарын 14 гэсэн байна. Ямар гоё загтал вэ нэрээ. Баярлаа болормаа гэжтэй 2 загтал илгээсэн байна. Тэгээд нэрэл аавыгаа дурсахаар сайхан гэдэг шиг хүн болгонд л аавыгаа дурсдаг тийм ээ. Ийм дурсамж байдаг, өөл хөдлөл, үннэр нэг тийм танил дотын юмнууд бол байдаг шүү. Тэгэхээр та бүхэн манаас сайхан аавыгаа дурсаад загтал илгээгээрэй. Зяхантайгаа сонсогчдоо баярлаа. Аавынхаа мөрөн дээр суугаад цэцэрлэгтээ явдаг хүүхдээ айлааштай би ч ээж аавдаа их л эргэлж хангалуун өссөн дөө гэсэн мэн төгөлдөр нэргөөгч маань аав маань машинист байлаа. Дэндүү багада аавыгаа зуур дараалцсан да. Аавыгаа санаж байна л гэсэн байна. Машинист хэцүүлдэ гэрийн бараа хардаггүй дандаа эрт тийшээ явцдаг тийм ээ. Хэцүү. Цаанаар нь цэцэг мөхсөрөгч маань аав ээж гэж энэ дэлхийн хамгийн нандин сайхан хүмүүс шүү. Миний аав их мундаг аав байлаа. 8 хүүхэдтэйгээ яг 90-ад оны хямралын үеэр ээж маань өөд болоод биднийг хинийч дор оруулахгүй сайхан өсгсөн дөө. Аавда маш их хайртай та. Та минь бид 8-аа үргэлж харж ивэж байгаа да. Танд хайртай шүү гэсэн байна. Мөнгөө маань ямар ч зүйлээс сайхан зүйлийг олж хардаг нүдтэй сонсдог чихтэй нь олон байгаасай л гэж байна. За баярлалаа. Сараагч маань хүний алдаан дээр дөрүүлж орж ирэх юм аа, болмоор юм аа хүмүүсээ өөрөө огт алтай гаргадаггүй юм уу даа л гэсэн байна. За яах вэ? Ингээд үргэлжлүүлээд үлээ. Дараагийнхаа загтал руу оръё. Ээж аавын дурсамж ингээд унших үнэхээр сайхан байдгийг шүү. Ингээд дараагийнхаа загтал руу оръё. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би зах зээл эхлэх үед мөнгөтэй, бизнестэй, боломжтой айл охин байлаа л та. Аавын эрх охин гэхүү дээ. Сурлахтаа авьяастаа нийтч гээд л цаг үедээ онцгой охин байсан юм. Гэхдээ гэр бүлийн амьдрал дээр онцгой байж чадаагүй. Би 2 дахь амьдралаа зохиогоод 12 жил өнгөрч байгаа юм. Нэг хүүхэдтэйгээ 2 талаасаа нээлж одоо хүүхдүүд тусдаа гарч том болцоож өөрсдийн амьдралаа зохиогоод амьдарч байгаа. Би 38 настай, нөхөр маань 45 настай. Хин нь амьдралаа дахиж эхлүүлсэн гэхүү дээ. Анхны нөхөр маань нас жицүү байсан болохоор ах хүнтэй сууй, арай ухаан зарж намб заах байх гэж найц хэрэгэлдэ. Анх надад юу ч битгий нуугаарай, битгий худлаа ярьж байгаарай. Асуудал гарвал хүссэн зүйлээ хэлдэг байгаарай. Яаж жууралсан хараал битгий хэлээрэй л гэж хэлж байлаа. Би ч оо ямар сайхан юм бэ. Яг л миний хүмүүжил миний хүсдэг зүйл байна гэж баярлаж хүлээж авсан да. Би өөрөө хүний эрх чөлөө, хувийн орон зайг илүү хүндэтгдэг хүн. За тэгээд он жилүүд өнгөрч амьдрал үргэлжилсээр хамтдаа амьдрснаас хойш санхүүгийн хувьд ч гэсэн хэцүү байдалд орж маш хүнд жилүүдийг төвчж тэмцсээр ирсэн. Хамтдаа хэцүүгээ давчих бол сайхан цаг ирнэ гэдэл тэсэд байгаа хэрэг л дээ.
Манай хүн болохоор баруун солгоогүй машин тэрэг сольж унаж инээ тэрэ өр шир тавиад л хүнд байдалд орсон хэрэг л дээ. Би хэдвчрүүн өнгөж мөнгө төгрөгийг нь авч хянаж үзээгүй л дээ. Уран бүтээлч хүн болоод ч тэр хүний эрх чөлөөнд халтаад байх нь бүтүүлэг санагдаад байдаг юм. Магадгүй энэ тал дээр миний буруу ч яж мэднэ. Цалин мөнгө орлогыг нь мэддэггүй ихнэр гэж байдаггүй байх л та. Гэхдээ нуух гэж хэлхийг хүсэхгүй байгаа хүнийг би ч хүчлээд яах вэ гэж боддөг юм. Эсвэл өөрөө хэлдэг байхыг л илүү үзнэ. Санхүүгийн хувьд нэг юмэрхүү. Манай хүн арх хамсдаггүй л те. Зугаац ингээл шоунд дурлаад байдаггүй. Эмэгтэй хүн болго нэг л хүсдэг эр хүн шиг л харагдана. Гэхдээ манай найзуудтай минь намайг найзуудтай минь уулзуулахаа байж хааныг гарч ороход уурлаж илдэг үг хэлдэг, уурлахаараа огцом ширүүн цантай хараалж хэлдэг боллоо. Хоосон хар тохиол энүүхэндээ энүүхэнд. Би уг нь зураач дизайнер мэргэжилтэй урлагийн сургуулийг төгссөн л дээ. Сүүлийн хэдэн жил би өөрийнхөө байж чадхаа байлж зөвхөн тисэж, твчж баг зүүж амьдэрсэн. Нүдний минь галт цог алга болж, гоо сайхнаа чалтаж, цоглох хөвчлөлтэй зам минь унтарчихсан. Өөрийгөө ч хайж, эмэгтэй хүний гоо сайхан бүх зүйлээ баг багаар алдсаар л байсан. Гэртээ сууж, хоол хийж, гэрийн ажил хийсээр олон жилийг ч өнгөрөөлөө. Найз нөхөд нийгэм рүү ч харахаа байж, торонд орсон шувуу шиг л далавчтай боловч нисэж чаддгүй өрөвдөлтэй нэгэн болсноо сүүлийн 2 жилд л анзаарч харсан юм. Найз нөхөд маань хэлэхээр "Гүчи чи яачаа вэ? Арай ч ийм хүн биш шүү дээ. Бүр арай л хитрхийг тисээд байгаа юм биш үү?" гэж харамсаж хэлдэг болов. Дотор хүн маань намайг хурцалж багаа тайлж өөрийнхөө 5 дахьтай амьдрахгүй бол амьдрал чинь дууслаач гэж хэлээд ах шиг. Нарциссист гэдэг хүмүүсийн тухай сүүлийн үед их л сонсох болж яг тийм хүнтэй амьдраад байгаа мэт мэдрэмж төрөөд байдаг боллоо. Хүний ханчин уг нэг ихнэрээ урамшуулж сайн сайхан үг хэлдэг баймаар. Гэхдээ би нэг ч удаа сайхан үг сонсож үзээгүй. Би өөрөө бас ч гэж цагтаа царай зүс гологдохгүй авьяастай сэргэлэн цовоо эмэгтэй байсан юм. Цагийн ирэхээр сэтгэл зүйн дарамтанд орсоор өөрийгөө хайн тэмтчихтэй уран зураг олон жилийн дараа зурж эхлээд ч 2 ч удаа би даасаа үзэсгэлэнгээ гаргаж байлаа л да. Тэр үеэс л өөрийгөө буцааж олж авсан гэхүү дээ. Гэхдээ надад хизээч урам өгч дэмжиж байгаагүй. Харин ч доош нь дарж унгаах л гэж оролддог байлаа. Тэгэхэд усан би өдөр бүр улам хичээж хөдөлмөрлсөөр 2 удаа үзэсгэлэнгээ гаргаж чадсан. Ярилцаж ойлгуулах хичээх бүрт хэрүүл болж хувраад эцэст нь яаж игээд би буруутай мэдрэмж аваад үлддэг болохоор одоо ер нь дуугүй байхыг л хичээдэг юм. 3 сар хоорондоо нэг ч үг дуугарахгүй амьдарч үзсэн. Угаасаа би чамтай амьдрахгүй гэж байнга л хэлнэ. Дараа нь юу ч болоогүй, юу ч хэлээгүй юм шиг царай харах ямар амар байдаг гэж. Хүний гомдоож сэтгэлийг нь өвтгөж байгаагаа огт мэдэрдэггүй, мэдрэмжгүй юм уу? Эсвэл тийм хатуу чулуун сэтгэлтэй юм уу гэж би заримдаа гайхдаг юм. Би бас өөрөө хэтэрхий хатуу төвчээртэй юм шиг байна лээ. Нас ч явчихлаа, одоо салаад жаах юм дээ гэж боддөг юм. Гэхдээ хаяа үлдсэн нас маань хайран санагддаг. Уг нь одоо амар тайван өөрийнхөө жаргаж хүснээ хийж хийгээгүйгээ гүйцэж амьдрах нас гэж бодогдоод л байдаг юм. 12 жил амьдрахтаа түрээсийн байраар л амьдарч байгаа юм да. Орон гэртээ болъё гэж хичээж байгаагүй. Намайг хэлэх юм бол уурлаж хэцүү байна, би мэдэж байна гэдэг л үгийг хэлнэ. Хэрвлээс нь залхаас сүултээ хэлхээж байж гисэн. Өдийн насны хүмүүс чинь гэр оронгүй түрээсийн байранд гэж ярихаас ичдэг, ботхоос ч хэцүү санагддаг юм. Гэтэл саяхнаас шинэ ажилд орохоор боллоо. Одоо мөнгийг сайн олноо. Амьдралаа цэгцлүүлнэ гэж байна. Энэ 100 байр авнаа л гэж байна лээ. Хүний гэр бүлийн хүмүүжил, өссөн орчин, туулсан зам, сурсан сургууль, найз нөхөд гэдэл маш их ялгаа амьдрал дээр үнэхээр байдаг юм байна шүү. Би хотод өсөж нөхөр маань хөдөө өссөн. Өмсөж зөөх, хувцаслах, гэр орондоо байгаа байдал гэдэл олон харахгүй ялгаа их л гардаг юм байлээ. Одоо ч энэ хүн өөрчлөгдөн гэж юу аах вэ? Би яг одоо дахиад итгэх үү, болох уу гэдэг дээрээ л гацаад сууж байна та. Хэмээн цагтлаа өндөрсөн байна. Яа, ийм мэдрэмж амар шүү. Яах гээд байгаа нь мэддэхгүй нэг ийм мэдрэмж. Хүний цаг хугацаа, сэтгэл зүрэх бүх юмыг нь сороод химлээд
Сүүлдээ би хэн блэ гэдэг байдалд яг хүрэгдэг. Юу хийж байгаа вэ? Эргээд нөгөө хугацаагаа бодохоор хайран. Гэхдээ өөрийгөө бодохоор бүр ингээ гаргуунд нь ингээ гаргацсан байдаг. Тэгэхээр өөр нь бол бодтгол байгаарай, тийм ээ. За ингээд хамтран айлгчаа үргэлжлүүлэн танилцуулаад дараагийн цагт руу орно. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Европын шүдний эмчнэрийн зөвлөж буй номер 1 брэнд Oral B-г танилцуулъя. Тэгэхээр Oral B оогоор өдөрт 2 удаа 2 минутаар шүдээ угааснаар 24 цагийн турш амны хүндийн бүх асуудлаас хамгаална. Замун амны хүндийн арчилгаанд шүд угаахаас гадна шүдний утас, ам зайлагч, хил цэвэрлэгч хэрглэж байж амны хүндийг бүрэн цэвэрлэгдэх юм билээ. Тэгэхээр цогцоор нас хэрэглээрээ Oral B-г тогтмол хэрэглэснээр хурдан хугацаанд шүд цайрна. За дээрэс нь дараах асуудлууд үүсэхгүй байх нэ. Юу юм гэхээр буйлны асуудал, мэдрэмтгий байдал, цооролт, гүн бохирдолт, толб тов руу, амны эвгүй өнөр, шүдний чулуу, паалангийн илэгдэл шүдний тов руу арилдаг байна. Тэгэхээр Oral B брэнд амны хүндийн цогц арчилгааны бүтээгдэхүүн бүгд байгаа. Энд нь автомат болон одоо энгийн сойз байна, шүдний оо байна, утас байна, бүр ингээд ам зайлагч нь хүртэл байж байдаг. Тэгэхээр та ханаас авах юм бэ гэхээр Анунгой пэйж болон текцэг имэйл рүү хандаарай. Тэг хаяг байршлав 5 4 3 дахь хороо MCS Анунд байрлаж байгаа хүн. Холбогдох утасны дугаар нь 77 73 32 33 77 73 32 33 гэсэн дугаар байна. За тэгээ баярлалаа. Текцэг имэйл бас хандаарай. Баярлалаа хамтран ажилласан Европын шүдний эмч нарын зөвлөж буй номер 1 брэнд Oral B байлаа. За хамтдаа сонсогчдоо бүгдэнд нь баярлалаа. Үргэлжлүүлээ хэдүүлээ. Дараагийнхаа захираа орно. За хүний ген удам гэдэг тэгээд чухал шүү гэж үнэн. Тийм учраас манай монголчууд 3 үеэр нь харж ингэж нөхөр их нэрээ сонгодог байсан баг тийм ээ. Бас учиртаа л байлгүй. За ингээд дараагийнхаа цагтлыг хүргэе. Санахын дээдээр санааж ухаахын дээдээр ухаарц сунаа аваа. Хава та минь их л мундаг машин барьдаг. Амандаа дуу аялаад л балчирхан хүүгээ хажуудаа суулгаад амтны дээдийг амтлуулж өсгөж үлээ. Хүн танихаа хүрээгүүд хурж хүслийг танд гүйцэнэ. Аава та харин ганцхан удаа хүүгийнхээ зүудэнд ирээж. Хүн танихаа хэлснээр зөв хүн болно. Та минь хэлтгсэндээ. Сайн явах яах вэ миний хүү? Хүний үр хүүхдэд л битгий садаа болоорой гэдгсэн. Аава хүн танихаа захиасыг заавал биелүүлнэ. Та миний хамгийн хайртай дуучин, адуучин, жолооч юм шүү дээ. Хүн яруу найрагч болно гэсэн хэлсэн амлалтанда хүрнэ. Хүрэхгүй ч гэлээ хүн таньда мундаг яруу найрагч шүү дээ. Аава хүн ээжигээ отоож харахана. Хайртай шүү таньда. Энэ шүлгийг таньда зориулж зохиосон юм. Танийгаа сонсож байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэнгэрт буй аавда. Аа минь дээ. Тэнгэрийн цэнхэрд алхан зүгт та минь байна да. Оддын дундаас харц суун уу. Хүн танийгаа санана. Өнгөрсөн цагийн дулаан дурсамж өөрийн ирэхгүй нулимс дэлгэн. Гарт ирээ өргөж эрхлөөсөн тань гэгийн бодолд минь амилна. Салхи сэвэлцэхэд таны үнэртэй сарны туяанд дүрчин тодрно. Сэтгэлийн гүндээ би тандаал залбирч санан сансаар шүнжин бодно. Аа биндээ Тэнгэрээс хайрал. Ачид ихийг минь түшиж аваарай. Асад отсон ч үрчин шүү дээ. Амьдрал таныхаа сургаалаар явнаа гэсэн байна. За ингээд үргэлжлүүлэн дараагийнхаа цагтлыг уншиж хүрэхэд нэвтрүүлэг өндөрлөө. Хайр гэдэг итгэл дээр тогтдог. Итгэл гэдэг хүнд хэцүү цагт улам бэхждэг. Гэвч би хамгийн ихээр итгэсэн хүнээсээ хамгийн хүнд цохилтыг хүртсэн юм. Бүх зүйл хайр, хүсэл тэмүүллээс эхэлсэн. Би түүнийг хайрлсан. Тэр ч бас намайг хайрлана гэж хэлдэг байсан. Бид хамтдаа ирээдүйгөө төлөвлөж хэцүү бүхнийг давж гарна гэж боддог байлаа. Тэр надад хайртай гэдгээ дахин хэлдэг байсан. Гэхдээ хамгийн чухал нь тэр өгнүүд үнэн байсан уу? Үнэхээр сэтгэлээсээ байсан уу? Энэ асуултын хариулт цаг хугацааны явцад айчмаар тодорхой болсон. Тэр надад хайртай байсан бол
надад бүхнээ зориулж бидэнд ирээдүй байгаа гэж итгэсэн бол гэр бүлээ орхиод хүртэл миний хажууд үлдэхийг сонгосон бол тэр их нэртэй байсан. Гэхдээ тэр над руу ирсэн. Бид хамтдаа амьдрахыг хичээсэн. Хамтдаа байгаа үедээ тэр аз жаргалтай мэт байсан. Гэр бүлээ орхиод ирсэн түүнд амар байгаагүй л ах. Гэхдээ энэ түүний өөрийнх нь сонголт байсан. Би түүнийг хүчээр авчираагүй. Тэр л над дээр ирсэн. Би түүнд бүхнээ зориулсан, хайрлсан, халамжилсан хүү маань хүртэл түүнд тассан. Тэр бид хоёрт ирээдүй бий гэж хэлдэг байсан. Гэтэл хамт амьдраад 9 сар болоод буцаад явчихлаа. 14 жилийн турш дотносож 8 жил хамтдаа байсны дараа би жирэмсэн болсноор бидний амьдрал шинэ мөчийг өгдөв. Би түүнд маш их хайртай байсан. Бүх зүйл зөв болж байгаа мэт санагдсан. Би хүүгээ төрүүлэхээр болж ирээдүгөө сайн сайхныг хүсэж байлаа. Гэтэл жирэмсэн болсны дараа тэр надад "Үгүй ахуулчих болно шүү дээ" гэж хэлж байсан. Энэ үгс миний сэтгэлд хар мөрийг үлдээсэн. Би өөрийнхөө хүүгийнхээ төлөө бүхнээ хийж байсан. Харин тэр үед надад хэрэгтэй үед хажууд байхгүй. Амьдралын минь хамгийн хүнд мөчөд би ганцаараа үлдсэн. Аавыгаа алдсан тэр үед би түших нэгнийг л хүсэж байсан. Би түүнээс хайр, халамж, дэмжлэл хүссэн. Гэтэл тэр юу хийсэнгээ? Тэр намайг орхио авчихсан. Хүнд хэцүү үед надад үнэхээр хинэгний дэмжлэг хэрэгтэй байхад тэр хажууд минь байгаагүй. Тэр надтай хамт үлдэхийн оронд буцаад гэр бүл рүүгээ явчихсан. Энэ бүх хугацаанд тэр зүгээр л төөрөлдсөн байсан юм уу? Эсвэл анханасаа гэр бүл рүүгээ буцах бодолтой байсан болов уу? Надад хайртай байсан бол ядаж нэг удаа хүүгээ бодох байсан. Хүүгээч бодолгүй, намаагч бодолгүй явсан нь түүнд бид огтхон ч үнцэнгээ болсны нотлохоо биш гэж юу? Гэтэл тэр хүн буцаж ирэхийг хүссэн мэт авирлаж эхэлсэн. Надтай холбоо барих гэж оролдож мессеж явуулна, юу ч болоогүй мэт аашлна. Гэхдээ энэ бүхэн юу гэсэн үг вэ? Үнэхээр намайг санаж буцаж ирэхийг хүсэж байна уу? Эсвэл зүгээр л дасаад амьдралаасаа бүр мусаа хасч чадалгүй эргэж хараад байна уу? Би энэ бүхнийг ойлгох гэж олон шөнө бодолд орогдсон. Заримдаа өөрийгөө буруутгамаар санагдсан. Хэрвээ би арай өөрөөр хандсан бол, хэрвээ бид илүү хичээсэн бол, гэвч бодит байдал тийм биш. Хайр гэдэг нэг талын золиос биш. Хоёр талын харилцан ойлголцол байх ёстой. Тэр намайг хайчихсан. Би хизээч мартахгүй, би хизээч уучлахгүй. Хүнд хэцүү үед намайг орхисон хүнийг би дахиж амьдралтаа оруулж чадахгүй. Би энэ амьдралд ганцаараа ч гэсэн босоо зогсож чадна. Дахиж ийм хайр, ийм урвалтыг амсахгүй. Би өөрийгөө хизээч буруутгахгүй. Би өөрийгөө хизээч голоохгүй. Харин намайг орхисон тэр хүн л хизээ нэгэн өдөр өөрийн сонголтын үр дагаврыг ойлгох байх. Гэхдээ тэр цагт би аль хэдийнэ өөрийнхөө үн цэнийг олж өөр замаар алхаж байх болно гэсэн байна. Зяанд хүргээд нэвтрүүлгээ өндөрлөө. Тэгээд хамтайсан сонсогчдоо бүгдэнд баярлалаа. Студид хөтлөгч Ами, найруулагчаар өндрөх нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Аригтай хадгалаа 100 эзэн болоороо хадгаламж урамшуул тань дахиад зарлагдсан байна. Мөн Европын шүдний эмч нарын зөвлөж буй 8.1 брэнд ороод биелаа. Хамтайсан та бүхэндээ баярлалаа. Амралтын өдрүүдэд айдахтай сайхан өнгөрүүлээрэ. Эх 7 хоногт эргээд баяртай харуулцгаая.